Хөвсгөл аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд сувилагч багийн эмч нарын дутагдaltaй ажиллаж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилгоор аймгийн засаг даргын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сувилагч хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд эмзүүн шинжлэх ухааны их сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу сувилагч бэлтгэх ажлыг үе шаттай эхлүүлсэн байна. Бусад аймагуудтай харьцуулахад бол манайх бол хамгийн олон нэгж байгууллагуудтай одоо нийтдээ 1800 одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтэй 139 мянган иргэдэд бол одоо бид нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашид дахиад одоо орон нутгата хүүхдүүдийг сургаж бэлтгэснээр эрүүл мэндийн салбарын хэмжээнд сувилагчийн нөөцийг бол 90-95% бол хангалттай бол нэмэгдүүлэх 10-20 сувилагчийг бол нөөцөнд бүрдүүлэхээр бол энэ хөтөлбөрийн манайх онцлог байгаа. Сувилагч мэрэгжил бол улс оронд маш хэрэгцээтэй байна. Бидний хувьд энэ төрөлсөн нарийн мэрэгжлийн сувилхан хичээлүүдэд ирж зааж байна. Энэ байдлаар орон нутагт нь хэрэгцээг нь үндэслэн ингэж бэлтгэх бол өнөөгийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын ихэнх нь аслагдсан ханх, цагаан нуур, цэцэрлэг зэрэг сумдаас суралцаж байгаа нь орон нутгийн эрүүл мэндийн хүний нөөцийг тогтвортой бэхжүүлэхэд чухал ачаал бүгдэлтэй юм а. Одоо эхний ээлжинд 17 туслах сувилагч суралцаж байна. Тэд төгсөөд сумдаа ажлын байраар хангагдах юм байна. Манай сумын хувьд бол сувилагчийн оронтой хомсдолтой нүүцдэг. Тэгээ одоо ханх сумаас бол 2 хүн ирсэн суралцж байгаа. Сумынхаа эмнэлэгт одоо тендерийн хариуцсан мэрэгчлэлтэн хийж ажилладаг. Тэгээд хамгийн гол даваа тал нь болохоор бид хийдэг одоо ажиллангаа энэ сувилагч хөтөлбөрт хамруулад одоо суралцуулж байгаа. Очиж суралцах боломж байхгүй болохоор эндээ ирээд ингээд бид нар зааж өгөхэд бол айгүй даваа талтай. Амьдралын шаардлагаар бид нөгөө явж чадахгүй одоо хөөхт ч юм уу асаргаатай хүнтэй бол ялангуяа бүр явж суралцах боломжгүй байдаг. Сувилагч хөтөлбөрт хамрагдсан 35 оюутны сургалтын төлбөрийг орон нутгийн төсвөөс 50% хөнгөлөлттэйгээр дэмжин суралцуулж байна. Мөн оюутнууд орон нутагтаа ажиллангаа суралцаж байгаа нь илүү давуу талтай болжээ.